За бяцхан нуурын ус тасралтгүй жиг дундардаг. За түүнийг болохоор 183 зан нэг хоногт уудаг. За харин болохоор 37 зан 5 хоногт бол уудаг. За тэгвэл нэг зан хэдэн хоног уух вэ гэсэн бодлого байна. За тэгэхээр нуурынхаа хэмжээг болохоор яг үхээр нуур маань X хэмжээний одоо устай гэж үзчих. Устай X хэмжээний устай. За харин нэг хоногт бол Y одоо хэмжээний ус ундардаг гэж үзчих. За тэгэх юм бол хоёр дахь өгүүлбэрээс бол яг үхээр нэг хоногт 183 зан уудаг гэсэн учраас нэг хоногт бол ямар хэмжээний ус байх вэ гэхээр X дээр нэмэх нь Y хэмжээний бол ус байна. За тэгэхээр үүнийг бол яг үхээр 183 хуваагаад хоочих юм бол энэ бол юу гарах вэ гэхээр нэг зан нэг хоногт уух бол хэмжээ гараад ирнэ гэсэн үг. За дараагийн өгүүлбэрт болохоор 37 зан бол яг үхээр 5 өдрийн дотор уудаг гэсэн. За тэгэхээр 5 өдөр гэхээр чинь X хэмжээний ус байгаа 5 өдрийн дараа гэхээр 5 дээр нэмэх нь Y хэмжээний ус бол ундарчин. Тэгэхээр нийт нуурын ус бол ийм байгаа гэсэн үг. За үүнийг болохоор 37 зан 5 хоногт уудаг гэсэн. Тэгэхээр 37-г 5-аар хуваачих юм бол мөн адилхан нэг хоногт нэг зан уух хэмжээ бол гараад ирнэ гэсэн. За тэгэхээр нэг зааны нэг өдөрт уух нормыг бол бид нар бол хоёр янзаар илэрхийлсэн. За тэгэхээр энэ хоёр маань бол хоорондоо бол тэнцүү байх хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэ хоёрыг бол тэнцвүүлчихнэ гэсэн үг. За эндээс ингээд тэнцвүүлчихье. За тэгээд одоо энэ тэнцлийг тэгшлэгийг бодохдоо бол яг үхээр хөртөрөөд энэ бол солиод бол хувааруудыг бол солиод бол үржүүлчих ёстой. За тэгэх юм бол 37-г үржих нь 5x нэмэх нь 37-г үржих нь 5y тэнцүү 183-ыг үржих нь x нэмэх нь 183-ыг үржих нь 5y гэсэн юм тэгшлэл үүснэ гэсэн үг. За тэгээд x-үүдээ нэг талдаа ялгаад яачвал 83-ыг ийш нь хасчвал за энэ үржив маань 185 болно. За 185-аас 83-ыг хасчвал 2x болно гэсэн. За энэ y-ийг бол ийш нь гаргаад хасчээ. За тэгэхээр энд бол 5y 5y хоёуланд нь байгаа учраас 183-аас яг үхээр 37-г хасчихна гэсэн үг. За 37-г хасчих юм бол 146 гүрчих нь 5y болно гэсэн. За эндээс 1x маань 365y-тэй тэнцүү болно гэсэн. За тэгэхээр нуурын хэмжээ бол 365y байт юм байна. За одоо тэгвэл нэг зааны нэг өдөрт одоо уух усны бол хэмжээг бол олчиж болно. За y-гээр илэрхийлчих болно. За y-гээр илэрхийлэх юм бол бид нар бол яг үхээр аль нэг нь бол орлуулчих болно гэсэн. За тэгвэл хамгийн ихний энэ илэрхийлэлтэй бол тэр x-ийг орлуулчихвал 365y дээр нэмэх нь y хуваах нь 383 болно. Эндээс бол 2y. Өөрөөр хэлбэл нэг зан нэг хоногт бол яг үхээр 2y-ийг удаа гэсэн үг. 2y-ийг удаа гэсэн. За тэгээд одоо анх бол яг үхээр 365y бол ус байгаа. Хоног тотомд болохоор y нэмэгдээд байна. Зан бол яг үхээр хоногт 2y-ийг уун. 2y-ийг бол эндээс хороох ёстой. Тэгэнгүүт ундрах 1y бол нэмэгдэж өгнө гэсэн. Тэгэхээр нийтдээ бол яг үхээр хоногт бол яг үхээр нуураас бол 365y-ээс бол хоногт бол 1y бол хасагдана гэсэн. Тэгэхээр ийм зарчмаар хасах юм бол нийтдээ 365 хоногийн дараа бол ерөөсөө нуур бол хоосорно гэсэн. Тэгэхээр нэг зам бол 365 хоногийн дараа бол ууж дуусгах нэ.